Сайн байцгаана уу? За хамгийн анхны дөрөвстэй дугаараа оруулах чи тэгээд өмнө нь ерөөсөө дөрөвстэй дугаар хийж байгаагүй учраас жоохон сандраад байгаа юм шиг, ичингөөрэй байгаа юм шиг санагдаж байна. Гэхдээ явандаа тасаад зүгээр болчих гэж бодож байна. За өнөөдөр бүгдээрээ хүүхдийн тархи сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх хамгийн үр дүнтэй шалгарсан аргуудын талаар ярих болно. Тэгээд эдгээр аргуудыг ярьж эхлэхээс өмнө хүний тархи хөгжинэ гэж хүүхдийн тархи хөгжинэ гэдэг нь өөрөө яг юуг хэлээд байгаа, тархин дотор яг ямар процесс үйл явц явагдахыг тархины хөгжил гэж үзэх юм бэ гэдэг талаар ойлгочих юм бол хүүхдэд шинээр ямар ч юм заах гэсэн бай тээ эсвэл урлаг тал руу хөгжүүлэх гээд байгаа мó шинжлэх ухаан тоо сампин мамч гэдэг юм уу ямар ч аргаар хөгжүүлэх гэсэн бай яг энэ тархин дотор ямар процесс явагдаад байна гэдгийг ойлгочих юм бол бүх зүйлийг зааж ойлгуулж хөгжүүлэхэд маш ойлгомжтой, маш амархан болох болно. Тэгэхээр бүгдээрээ эхлээд тархины хөгжил гэж юу юм гэдэг рүүгээ ороод тэгээд дараа нь яаж хөгжүүлдэг арга барил байгаа юм бэ? Боломж байгаа юм бэ гэдэг тэр арга барил руугаа орё. За тэгэхээр тархины хөгжил гэж юу вэ? Хүүхдийн тархи хөгжин гэхээр мэдээж ингээд логикоор бодоод үзэхэд хүний тархи хөгжсөн хүний тархи гэдэг чинь угсаал их юм сурж авсан, их зүйл мэдэж авсан, олон ном уншсан гэдэг ч юм уу те их мэдлэгтэй тархийг хөгжсөн гэж үзэн шүү дээ. Тэгэхээр тэр мэдлэгтэй шин юм мэдэж авсан, олон зүйл мэдэж авсан тархийг юугаар хэмжиж болох вэ гэхээр үүсгэсэн байгаа тархины мэдрэлийн эсүүдийн холбоосын тоогоор хэмжиж болно. Хүн шин юм сурах үед тархины эсүүд мэдрэлийн эсүүд маань хоорондоо ингээд ийм холбоос үүсгэж хоорондоо холбогдож байдаг. Тэгээд тэр холбоос нь тухайн шинээр сурсан зүйлээ дахин давтаж ингэж суралцах тусам ингээ яг булчингаа хөгжүүлж байгаа юм шиг тухайн зүйлээ ингээд оюун бодол дотроо давтах тусам ингээ бат бөх шинэ үг цээжлэх гэдэг ч юм уу те тэр үгээ дахин давтаадах юм бол ингээл тэр үгийг хадгалсан байгаа мэдрэлийн холбоос нь улам бат бөх болоод хизээч мартахааргүй болноо. Харин тухайн шинэ сурсан зүйлээ ахиж давтахгүй, үзэхгүй, оролдохгүй те шинэ төгөлдрөөр сурж байгаа ч юм уу дахиж тэрийгэ давтахгүй байх юм бол тэр мэдрэлийн холбоос нь ингээд сулраад мартагддаг байх нэ. Тийм болохоор мэдрэлийн холбоос олон үүссэн байхаар тэрийг хөгжсөн тархи гэж үзэх нь байна. Тэгэхээр хүний тархины хөгжлийг мэдрэлийн холбоос орно хэмждэг байна. Тэгэхээр мэдрэлийн холбоос тархин дотор яаж үүсэх вэ? Тэгэхээр хүүхдийнхээ тархин дотор аль болох олон мэдрэлийн холбоос үүсгэх юм бол хүүхдийн маань тархи улам хөгжөөд байна гэж үзэх нь байна шүү дээ. Тэгэхээр яаж мэдрэлийн холбоосуудыг идэвхтэй холбогдож ингэж хөгжүүлэх вэ гэхээр хүний тархинд яаж мэдрэлийн холбоос шинээр үүсдэг вэ гэх юм бол үгээр дамжиж үүсдэг юм байна. Жохон сонирхолтой сонин сонсогдож магадгүй. Гэхдээ хүн байглаасаа ингэж юу яадаг штэ бид нар хүүхд ингэж төрөлхийн хөхөх чадвартай хөхөх рефлекстэй төрдөг гэдгийг бүх ээжүүд мэддэг те. Яг тэрэн шиг адилхан хүүхэд төрөлхөөсөө хэл яриа сурах, үг цээжлэх тийм өгөгдөлтэй байгалийн чадвартай рефлекстэй төрдөг. Хэл яриа сурах рефлекстэй төрдөг байх нэ. Энийг ингээд шинжлэх ухаан баталсан байна. Яагаад гэвэл хүн ингээд маш тийм эмзэг бяцхан төрдөг. Тэгээд түнгэж төрөөд өөрийгөө аваад явах ямар чадваргүй төрдөг. Тэгэхээр ингээд хин нэгнээс шууд ингээ хамааралтай төрж оочтой жоохон хөвгт чинь. Тэгэхээр эргэн тойрондоо байгаа бүх зүйлийг айл болоо хурдан сурж авах, юу нь аюултай юм, юу нь аюулгүй, хаана би байх хэрэгтэй юм бэ гэдгээ ингээд аюулгүй газруудыг, аюулгүй зүйлсүүдийг мэдэж авахын тулд хүүхэд зайлшгүй хэл яриаг ингээд яаралтай хурдан сурах шаардлагатай байдаг ингээд байгалийн өгөгдөл нь байж байдаг. Тэгэхээр хүүхэд ингээд бүр гидсэн байхасаа хүмүүсийн ингээ хэл яриаг сонсоод юу ажиадаг. Ямар хоёр өөр хэлээр яриад байна гэдгийг нь ингээ ялгах чадвартай байдаг. Хүүхдийн ингээд нэг хүн ингээд хятадаар ярьлаа, нөгөө хүн японоор ярьлаа. Тэнгуү тэр хоёр хүн ингээд хоёр өөр хэлээр яриад байгаа юм байна гэдгийг хүүхэд ялгаж сонсоод тэр хоёр хүний ингээд ярианаас ингээд нэг хүний яриаг сонсож байгаад нөгөө хүн нь ингээд өөр хэлээр яриад эхлэхэд зүрхний цохилт нь ингээд тэр хүүхдийн зүрхний цохилт нь өөрчлөгдөж байсан гэж аах. Тэгэхээр тэр хүүхэд бол тухайн хүний ямар нэгэн өөр хэлээр яриад байна гэдгийг ялгаж сонсоод мэдрээд байна гэсэн үг.
Тийм учраас дээрэс нь ингээд тархины холбоос яагаад үгээр дамжиж үүсээд байна вэ гэхээр хүн ингээд альва ямар нэгэн шин зүйлийг сурж аваад тэр зүйлээ тогтоож ойлгоход зайлшгүй тэр зүйл яг юу юм бэ, яагаад аа юм бэ гэдгийг үгээр ингэж одоо ойлгож тогтоох шаардлагатай байдаг. Угаасаа бүх шинжлэх ухааны үндэс суурь нь өөрөө хэл байдаг байхгүй юу? Хэл яриагаар дамжиж математик байна уу, физик, хим байна уу хамаагүй. Тэрийг бид нар үгээрээ дамжуулж хин нэгэн хүнд зааж өгнө, өвлүүлэн үлдээн, хоорондоо ингэж харилцан ярилцаж ойлголцсон, тайлбарлана. Тийм болохоор бүх шинжлэх ухааны суурь үндэс нь өөрөө хэл байгаа биз. Тэгэхээр хүүхэд амьдрал дээр гараад төрөөд бүх зүйлийн талаар суралцахын тулд хамгийн түрүүнд эхлээд тэр хүн ингээд надад амьдралын талаар энэ хүмүүс яриад байна. Би тэрнээс ингээд юу нь аюултай, юу нь аюулгүй юм гэдгийг сурж авахын тулд тэр хүмүүсийн яриад байгаа хэлийг нь хамгийн түрүүнд сурах шаардлагатай юм байна гэдэг тийм одоо байгалийн өгөгдөл бидний генетикт бичигдсэн байт юм байна. Тийм учраас хүүхдийн тархинд олон мэдрэлийн холбоос үүсгэж тархийг нь хөгжүүлэх гэж бодож байгаа бол төрсэн цагаас нь үгийн баялагийг нь нэмэгдүүлж авах хэрэгтэй. Олон үгийн баялагтай хүүхдийн тархинд олон мэдрэлийн холбоос үүсчихсэн байна. Хүүхдийн тархинд хэр олон мэдрэлийн холбоос үүсчихсэн байгааг нь хэл ярианы үгийн баялагын чадвараар нь ингэж одоо танин мэдэх, ойлгох боломжтой. Хүүхэд ингээд одоо хэлд орохгүй удаад байвал хангалттай хэмжээний үгийн баялаг байхгүй, мэдрэлийн холбоос үсээгүй, тархинд бүрэн одоо хэл яриагаараа өөрийгөө илэрхийлэх хэмжээнд хөгжиж чадаагүй байна гэж үзэх нь байна. Харин хүүхэд ингээд үгийн баялаг их сайн, өөрийгөө үгээрээ илэрхийлэх ч юм уу, үйлдэлээрээ илэрхийлэх чадвар нь сайн байх юм бол энэ хүүхдийн тархинд хангалттай хэмжээний мэдрэлийн холбоосууд чинээр үссэн, энэ хүүхд тархинд хөгжсөн хүүхэд байна гэж дүгнэж болох нэ. За тэгэхээр хэл ярианы хөгжил, үгийн баялаг гэдэг зүйл хүүхдийн төрсэн цагаас нь одоо яг тархи сэтгэн бодох, танин мэдэх хүн чадварт нь шууд нөлөөлөхөөр тийм одоо хүчтэй байдаг бахан. Тэгэхээр бүгдээрээ хүүхдүүдийнхаа төрсэн цагаас нь үгийн баялаг дээр нь сайн анхаарч явах хэрэгтэй бахан. Тэгээ дээрэс нь хэл ярианы хөгжил гэдэг зүйл чинь өөрөө зөвхөн хүүхэд өөрийгөө илэрхийлэхээс гадна давхар юу хөгжиж идэм бэ гэхээр бусдын хэлж ярьж байгаа үгийг ойлгох чадвар нь нэмэгдчихэд байгаа байхгүй юу? Өөрийгөө ойлгуулах, илэрхийлэх чадвар мөн бусдыг ойлгох чадвар нь ингээ зэрэгцэн ингээд хөгжиж байдаг. Тийм болохоор одоо хүүхдэд ингээ шинэ юм зааж өгөхөд юу яриад байгаа, яах гэдэг гэдгийг илүү сайн ойлгож ингэж тархин илүү сайн хөгжиж шинэ юмыг илүү хурдан сурах чадвартай болох нэ гэж ойлгож болох нь. За тэгэхээр тэгвэл хүүхдийн тархины хөгжлийн суурь нь өөрөө үг хэл ярианы хөгжил юм бол хэл яриа хөгжихийн үндэс суурь нь юу вэ? Ямар ур чадвар одоо хэл ярианы хөгжил ур чадвар хөгжиж хүүхдийн тархи сэтгэн бодох танин мэдэх хүн чадвар хөгжих юм байна. Тэгвэл ямар ур чадвар хөгжиж хүүхдийн хэл ярианы одоо чадвар үгийн баялаг нэмэгдэх юм бэ гэхээр хамгийн суурь бүр номер 1 хөгжсөн байх шаардлагатай ур чадвар бол анхаарал төвлөрөх чадвар. Хүүхэд анхаарал төвлөрөх чадвар нь хөгжөөгүй байх юм бол ингээд аав ээж нь юу ярьж байгааг анхааран харж чадахгүй, амны хөдөлгөөнийг нь ажиглаж чадахгүй, эргэн тойрноосоо ингээд ямар дуу авиаг, ямар одоо үгийн уруулын хөдөлгөөнөөр гаргаад байна вэ гэдгийг нь ажиглаж чадахгүй. Тэгээд үгийн баялаг нь ингээд хөгжихгүй, хэл ярианы хөгжил нь хоцрогдох магадaltaй байдаг бахан. Тэгэхээр хамгийн түрүүнд бүгдээрээ хүүхдүүдийнхаа анхаарал төвлөрөх чадварыг хөгжүүлээд тэгээд анхаарал төвлөрөх чадвар хөгжчих юм бол аяндаа хүүхд бидний хэл ярианаас ингээд өөрөө үгийн баялгаа нэмэгдүүлээд ойлгоод явна. Дээрээс нь бид хүүхдүүдтэйгээ маш сайн өдөр бүр ярьж явах хэрэгтэй, олон тооны шинэ үгийг сонсгож явах хэрэгтэй байдаг бахан. Тэгэхээр анхаарал төвлөрөх чадвар гэдэг нь өөрөө зөвхөн хэл ярианы хөгжлөөс гадна хүүхдийн юутай тархины одоо шийдвэр гаргах чадвар, сэтгэл хөдлөлөө удирдах чадвар гэдэг юм prefrontal cortex гэдэг энэ хамгийн сүүлд одоо дунджаар 25 нас хүртэл хөгжиж гүйцэтгэх тархины энэ уртлын нэг чухал хэсэгтэй холбоотой байдаг. Анхаарал төвлөрөх чадвар хөгжиж энэ prefrontal cortex-ийн сайн хөгжин. Prefrontal cortex хөгжих тусмаа
хүүхэд том болоод шийдвэр гаргах чадвар сайтай, сэтгэл хөдлөлөө удирдах чадвар сайтай байдаг. Шийдвэр гаргах чадвар өөрөө бас маш чухал ур чадваруудын нэг. Яагаад гэвэл бидний хүүхдүүд чинь ингээд том болох тусмаа юу адаг шүү дээ. Аав ээжигээ одоо сонсохоос илүү эргэн тойрны одоо үлгэрж авч байгаа багш ч юм уу эсвэл шүтэн биширдэг хүн найз нөхдийн нөлөөлөл илүү их болно. Аав ээжигээ сонсох нь одоо илүү багасаад ирнэ. Ингээд бие даан амьдрах өсвөр нас эхлэх үед шийдвэр гаргах чадвар нь хөгжөөгүй байх юм бол бидний хүүхдүүд ингээ буруу хүүхдүүдтэйгээ найзлах, буруу одоо шийдвэр гаргах, буруу одоо алхам хийх гих мэт эрсдэл нь ингээд нэмэгдээд ирнэ. Мэдээж одоо шилжилтийн насны хүүхд бол зөндөө алдаа гаргана. Гэхдээ шийдвэр гаргах чадварыг хариуцдаг prefrontal cortex-ийн хөгжил сайн байх юм бол одоо альва эрсдлийг тооцоолох чадвар нэмэгдээд тэгээд хамаагүй арай бага алдаа гаргах зөв хүүхдүүдтэйгээ найзлах, зөв шийдвэр гаргахад нь тус нэмэртэй. За дээрэс нь энэ prefrontal cortex гэдэг зүйл чинь өөрөө хүний одоо аз жаргалын одоо төвшөнтэй ингээ шууд холбогдож идэг. Анхаарал төвлөрөх чадвар өндөр байх тусмаа хүн илүү аз жаргалтай байдсан байна гэдгийг эрдэмтэд олж мэдсэн байгаа. Яагаад гэхээр энэ анхаарал төвлөрөх чадвар өндөр байх тусмаа prefrontal cortex хэсэг маань илүү их идэвхтэй ажиллана. Prefrontal cortex маань хөгжил сайн байх тусмаа хүний тархинд одоо сөрөг мэдрэмж уур гуниг гих мэт мэдрэмжүүдийг төрүүлдэг кортизол даавар бага ялгардаг. Тэгээд дээрэс нь анхаарал төвлөрөх чадвар өндөр байх тусмаа хүмүүс одоо цагтаа илүү ингээ сайн төвлөрч чаддаг. Одоо цагтаа илүү сайн төвлөрснөөр хүмүүс өнгөрсөн цагийн тухай бодож гуниглахгүй, ирээдүйн цагийн тухай бодож төгшөхгүй гих мэт ийм олон одоо давуу талууд ингэж зэрэг бүрдэж идэг. Тийм учраас ингээд prefrontal cortex хөгжих тусмаа хүн илүү аз жаргалтай байдсан байна. Prefrontal cortex-ийн хөгжил prefrontal cortex-ийн хэсэг илүү идэвхтэй ажилдаг байх тусмаа хүн илүү аз жаргалтай, амар амгалан байдсан байна гэдгийг эрдэмтэд ингээд олж мэдсэн байна. Тэгэхээр орчин үед хүүхдүүдийн анхаарал төвлөрөх чадварын хамгийн том дайсан юу болоод байгаа вэ гэдгийг бүгдээрээ мэдж байгаа те. Миний байн ярьдаг сэдв одоо дэлгэцийн хамаарал. Бидний хүүхдүүд ингээд утас үзээл, зурагтаар ингээд болж бүтггүй хүүхэлдэйн кинонуудыг үзээд байнга зурагт үзээд байхаар яадаг вүлээ анхаарал төвлөрөх чадвар нь мууддаг. Тэгээд анхаарал төвлөрөх чадвар нь муудснаасаа болоод хэл ярианы хөгжил нь хоцордог. Хэл ярианы хөгжил хоцрох нь өөрөө хүүхдийн танин мэдхүй сэтгэн бодох чадварын хоцрогдлыг өөрөө дагуулж идэг ийм одоо муу сөрөг үр дагавартай байна гэдгийг бүгдээрээ ойлголоо шүү дээ. Тэгэд энийг яагаад ингээд айл болох эрт бүр чадвал одоо гидсэнд байхаас нь тэгээд эсвэл ингээд төрсэн цагаас нь хүүхдтэйгээ байнга ярьж үгийн баялаг хэл ярианы хөгжил дээр нь анхаарч явах хэрэгтэй мэй гэхээр хүүхд чинь бага байх тусмаа илүү сайн одоо хурдан юмыг сурах чадвартай байдаг. Тэгээд ингээд нас нь нэмэгдэх тусмаа одоо тэр суралцах чадвар нь ингээд удаашрж идэг. Яагаад гэвэл нөгөөлийн мэдрэлийн эсүүдийн хоорондоо холбогдох хурдтай холбоотой. Яагаад тэгэхээр одоо хүүхд бага байх тусмаа одоо чинь нэг настай минутанд одоо 100 шинэ мэдрэлийн холбоос үүсгдэг байлаа гэж бодъё. Тэгвэл 2 наснда тэр нь 70 болоод 3 наснда минутанд 50 болоод ингээд улам цөөрөөд удаашраад шинэ юмыг сурах чадвар нь ингээд нас нэмэгдэх тусмаа удаашраад байдаг. Тэгээ бүр ингээд хөгшин болоод ингээд бүр удаан болно гэдгийг бид нар мэдж байгаа шүү дээ. Тэгэхээр ийм бүр ингээд бүр хурдан юмыг тогтоож авдаг, суурж авдаг тийм мэдрэлийн холбоос нь илүү идэвхтэй шинээр үүсэн бий болоод байгаа тэр одоо үедэр нь тэр үеийг нь алдалгүйгээр үгийн баялагийг нэмэгдүүлээд тархи сэтгэн бодох чадварын хөгжилд нь анхаарад олон төрлийн зүйлсүүдийг зааж өгöd ах юм бол бидний хүүхд ингээд томрох тусмаа ингээд тархины хөгжил сайтай, шин зүйлийг сурч мэдэх чадвар сайтай, таны мэдэх чадвар сайтай, бусдыг ойлгох анхаарал төвлөрөх чадвар сайтай болоод тэгээ сургуулийн насанд ирэх үед одоо шинээр уншиж сурах, бичиж сурах, тоо сурах бүх одоо сурлага хөтөлмөрийн амжилтанд нь энэ үгийн баялаг гэдэг зүйл шууд холбоотой байдаг байх нэ. За тэгэхээр угаасаа ингээд эрдэнэт тэгж ярьдаг хөө таны хүүхд одоо ирээдүйд successful буюу амжилттай хүн болох уугүй юу гэдэг нь 3 настай үгийн баялаг нь хэл ярианы хөгжил нь хэр байгаагаас шууд ингээд predict буюу урьдчилан таамаглах боломжтой
гэж эрдэмтэд одоо судлаач хэлдэг тийм байхгүй. Тэгэхээр үгийн баялаг гэдэг зүйл ч өөрөө тийм чухал байдаг байна. Тэгэхээр дэлгэцийн хэрэглэнээс болоод хүүхдийн хэл ярианы хөгжил хоцрох, анхаарал төвлөрөх чадвар муутах нь одоо хоёр талтай. Өөрөө мэдээж нэгт хүүхд өөрөө зурагт үзээд тахаар аав ээжтэйгээ харилцан яриа үүсгэх боломж нь ингээд цөөрчж байгааз. Яагаад гэхээр хүний хэл ярианы хөгжил гэдэг чинь өөрөө харилцан яриагаар хамгийн сайн хөгжиж байдаг. Ингээд хүн ингээ юм ярьж яхахыг дэлгэцээр үзээл байхаар мэдээж тэр хүнийг сонсож байгаа боловч ямар ч юм харилцан ярилцлага үүсэхгүй байгаа учраас тэндээс хүүхдийн хэл ярианы хөгжил маш удаан явагддаг. Харин аав ээжтэйгээ ярилцах энийг ингэдэ шүү, тэр нь тийм шүү, энэ араа энэ төмөр, энэ нь хуванцар гэд ингээ ээж нь зааж өгөөд ахаар хүүхэд тэндээс илүү сайн хурдан суралцаж ойлгож авдаг. Харин дэлгэцээр тэр бүхнийг ингээд ойлгохын тулд ээж нь нэг 3 удаа төмөр, хуванцар гэд ингээ энэ төмөр халбаг, энэ хуванцар халбаг гэд 3 удаа хэлж өгсөний дараа хүүхэд бол тэрийг ойлгоход тогтоогоод авчих байсан бол дэлгэцээр тэрийг чинь ингээд одоо 10 20 удаа давтаж сонсож ийж 20 30 цаг тэр зүйлийг ингээд давтан үзэж байж арай гэж ойлгодог байхгүй юу. Тийм болохоор дэлгэц өөрөө хизээч одоо хүний бодит амьд харилцан яриаг гүйцэтгэхгүй. Тэгээ дээрэс нь аав ээжийн дэлгэцийн хэрэглээ бас тэр нь шууд нөлөөлдөг. Аав ээж нь ингээ хажууд нь нутас үзээд ингээ суугаад байхаар ингээ хүүхдтэйгээ ярихгүй байгаа шүү дээ. Өдөрт хүүхдтэйгээ ярилцах 10,000 үг хүүхд рүүгээ хандаж хэлэх боломж байлаа гэж бодъё. Гэтэл хүүхд нь ингээд дэлгэц үдсээр байгаа тэр боломж нь багасаад 7,000 үг хэлэх боломжтой болоо. Тэр 7,000 үгээ хэлэх боломж байтал аав ээж нь өөрөө бас утсаа үзээд тэр нь 5,000 болчихлоо. Ингээд хүүхдтэй бид нар шинэ 10,000 үг сонсох, зааж өгөх боломжтой байтал тэр нь өдөрт 5,000 болоо буурчлаа. Тэгээ дээрэс нь хүүхэд нэг үгийг төрсэн цагаасаа эхлээд 500 удаа сонсож иж хамгийн багадаа тэр үгийн утга агуулгыг ойлгож сурж авдаг. Тийм болохоор нэг юмаа олон дахин бид нэр хэлж явах хэрэгтэй. Тэр зүйлийгээ ингээд уйггүйгээр төвчээртэйгээр хүүхдийн сэтгэл зүйн онцлогт тохируулсан сонирхолтой байдлаар зааж тайлбарлаж өгч чаддаг байх хэрэгтэй. За тийм байна. Ийм болохоор дэлгэцийн хэрэглээ ийм одоо сөрөг нөлөөтэй байна шүү. Бид нар ингээд дэлгэц үзүүлээд одоо манай хүүхдээ англи хэл сураад байт юм а. Тэгэхээр чи энэ англи хэл сураад байгаа юм чи сайн биз дээ гэж аав ээж зөндөө хэлдэг. Дээрээс нь одоо гадаад хэл сурж байгаа, англи хэл сурж байгаа хүүхдүүд ямар YouTube channel үзүүлэх үү гэд надаас зөндөө асуудаг байхгүй юу? За гадаад хэл сургаж болноо. Гадаад хэл сурах тусмаа сайн. Яагаад гэвэл хүүхд чинь төрсэн цагаасаа одоо хоёр хэлийг холихгүйгээр сурах байгалийн өгдөл чадвартай төрдөг учраас төрсэн цагаас нь хоёр хэл зааж өгч болноо. Гэхдээ дэлгэцээр биш. Ингээ эхэндээ дэлгэц үзэл англи хэл сураад байгаа юм шиг боловч урт хугацаанд тэр нь өөрөө сөрөг үр дагавартай. Анхаарал төвлөрөх чадвар нь муутах юм байна. Тэгээ тэр нь одоо суралцах, танин мэдхүн чадварт нөлөөлчих юм байна. Ер нь ингээл юмыг сайн анхаарч чадахгүй болчих юм бол тухайн зүйлийг ингээд одоо суралцах урд нь удааширнаа гэж логикоор бодоод үзсэн ч тэгэн штэ. Тийм болохоор бид нэр хүүхдийнхээ анхаарал төвлөрөх чадварыг нин тэргүүнд хамгаалж авах хэрэгтэй. Анхаарал гэдэг зүйл чинь өөрөө бүр асар хүчтэй байдаг байхгүй. Одоо жишээ нь бид нар ингээд бодоод үз. Бидний тархин дотор өдөрт ямар бодол эргэлддэг вэ гэхээр утсаар үзсэн постууд, YouTube-ээр сонссон ярианууд, хүмүүстэй ярьсан зүйлсүүд гээд бид нар юунд анхаарлаа хандуулсан байна? Тэр зүйлс бидний толгой дотор эргэлдээд ингээд дахин бодогдоод байдаг байхгүй. Тэгэхээр бид нар сөрөг зүйлд анхаарлаа хандуулаад ах юм бол толгой дотор сөрөг юм бодогдоол ингээд толгой дотор сөрөг юм бодогдоол гэдэг чинь амьдрал болохгүй бүтггүй сөрөг байгаад байгаа юм шиг л санагдана. Ингээд сайн сайхан мэдээлэл, сайн сайхан зүйлсүүдэд ингээд анхаарад байх юм бол толгой дотор тэр сайн сайхан зүйлсүүд бодогдоод амьдрал сайн сайхан аз жаргалтай болж бүтээд байгаа юм шиг санагднаа. Тэгэхээр эн чинь өөрөө ингээд анхаарал гэдэг зүйл чинь өөрөө маш тийм чухал бидний бүр үнэт одоо эрдэнэ гэж ойлгож болно. Бид нар тэр анхаарал гэдэг зүйлдээ харан байх хэвээр. Юунд анхаарч тэр зүйлдээ бид нар энерги алдчихдаг. Хэрэггүй зүйлд энерги зарцуулаад байх юм бол ингээд бидний амьдрал тусгүй. Тийм болохоор бид нар хүүхдүүдэд ээж гисэн хүүхдүүдийнхээ анхаарлыг одоо хэрэггүй зүйлсүүдэд алдахгүй байх, хүүхдийнхээ анхаарал төвлөрөх чадварт нь одоо анхаарч байх нь юм чухал байдаг юм байна шүү. За тэгэхээр хүүхдийн хэл ярианы хөгжил хоцрогдох юуны үндсэн хамгийн одоо том үндсэн шалтгаануудын талаар хэлж өгье. Хамгийн нэгдүгээрт сонсгол байдаг. Хүүхд заримдаа төрөлхийн сонсголын бэрхшээлтэй төрсэн байж магадгүй. Тийм болохоор
сонсгол хэрвээ таны хүүхэд ингээд хэл ярианы хоцрогдолд орж байгаа юм шиг санагдаад ах юм бол та мэрэгжлийн хүн дээр очиод сонсголыг нь шалгуулаарэ. Тэгээ сонсч чадахгүй байгаа юм чи мэдээж ингээд тэр үгийг хэлж ярьж чадахгүй шүү дээ. За дараагийнх нь болохоор тархины хөгжил хоцрогдсон буюу одоо хангалттай үгийн баялаг байхгүй, хангалттай одоо ингээд тэр үгийг ингээд 500 удаа давтан сонсоогүй бол ингээд өөрөө илэрхийлэн хийх чадвар нарай хөгжөөгүй байх нь шүү дээ. Эсвэл өөрийгөө ингээд бүрэн илэрхийлэх гэсэн боловч тухайн одоо илэрхийлэхийг хүсэж байгаа зүйлийнхээ талаар ингээд хангалттай их мэдээлэл одоо цуглараагүй юм ч юм уу те. Тэгэхээр одоо нөгөө эхний 3 жилийн алдсан бол 4 5 6 наснда ингээд хэл ярианы хөгжил нь арай илүү ингээд удаашраад яваад байх нь шүү дээ. Тэгэхээр аль болох эрт тэглээгээд хоцорсон гэсэн үг биш. За тийм болохоор энэ одоо мэдрэлийн холбоос үүсгэх чадвар нь ингээд арай хөгжөөгүй байна гэж үзэх юм уу? Энийг эрдэмтэд гэж одоо хэл ярианы хөгжлөлийг яадаг мэрэгжилтнүүд хүүхдийн хэл ярианы хөгжил speech therapist-ууд юу гэж хэлдэг вэ гэхээр use it or lose it гэдэг лөө. Тийм үг байдаг байхгүй. Хүүхдийнхаа ямар нэгэн ур чадварыг ингээд хөгжүүлэхгүй, ашиглахгүй л байгаад ах юм бол тэр ур чадвар нь ингээд хөгжих чадвар нь томрох тусмаа алдагдчихийдэг, суралцах чадвар нь удаашрч идэг болохоор тэгэл алдагддаг. Тийм болохоор аль болох баг дээр нь анхаарч явах хэрэгтэй. Эсвэл хэл ярианы хөгжил хоцрогдох бас нэг шалтгаан нь аутизм байх магадaltaй гэдэг юм байна. Эсвэл одоо хангалттай хүүхдтэй үгийн баялаг нэмэгдүүлээгүй, хангалттай хүүхдтэй одоо өдөрт 10,000 үг хэлж яриаггүй гэдэг ч юм уу. За эсвэл бас нэг ийм одоо учир шалтгаан байдаг. Хүүхдээ ерөөсөө үг хэлэх боломж нөхцөл бүрдүүлэхгүй байх. Заримдаа бид нар ингээд хүүхдээ бүр ингээд нүднийх нь хөдөлгөөнөөр ингээд бүр уншдаг болчтой штэ ээжүүд чинь тий. Гингуут нь шейк гэж чинь. Гингуут нь ус уух гэж чинь. Энийг авах гэж чинь. Тэгэх гэж чинь, ингэх гэж чинь ингээд бүр ингээд бүх хөдөлгөөнийг нь ингээд бүр хитрхи сайн мэддэг болцсон. Тэгээ хүүхэд нь хизээч өөрийгөө ингээд хэл яриа үйлдэлээр ингээд илэрхийлэх шаардлагагүй. Өмнөөс нь бүгдийг ингээд ойлгоод хийгээд байдаг тийм ээжүүд байх юм бол бас ингээд одоо хүүхдийнхаа өөрийгөө илэрхийлэх хэл ярианы хөгжлийнх нь одоо хөгжилт нь жоохон саад болж иж магадгүй юм байна шүү. Тийм болохоор хүүхдтэй ингээд жоохон хүлээцтэй сонсоод өөрийгөө илэрхийлэх үг хэл дохио зангаагаараа өөрийгөө ойлгуулах тийм нөхцөл боломжийг бүрдүүлж авах хэрэгтэй байх нь. За бас нэг шалтгаан нь болохоор заримдаа ингээд төрөлхийн одоо зарим нэг хэсгийн биеийн хэсгийн булчингуудын хөгжил сул төрөх боломжтой байдаг. Тэгэхээр төрөлхийн одоо хэл ярианд оролцдог энэ хазар, эрүү, хэл, хүзүүний булчин хөгжил сул төрсэн байх юм бол бас ингээд жоохон хэл яриа хөгчөд хүндрэл үүсдэг байх нь. Одоо жишээ нь миний одоо 2 хөмсгний булчин бас 2 өөр ихгүй төрөлхөөс одоо жишээ нь би ингэж чадна гэхдээ ингэж чадахгүй. Тэгэхээр энэ төрлийн хөмсгний дээдлийн булчин маань ингээд арай хөгжил сул болж таарж байгааз ингэж чадж байгаа мөртлөө ингэж чадахгүй. Тэгэхээр эн чинь ингээд зүгээр л төрөлхийн юм булчин 2 өөр байгаа байхгүй. Эсвэл би өөрөө ингээд хөгжүүлээгүй ч юм уу тий. Яг тэр шиг ингээд тийм төрөлхийн юм одоо эрүү нүүрний хэл ярианы оролцдог энэ хүзүү мөрний булчингийн хөгжил суул байж магадгүй. За бас дараагийнх нь болохоор дутуу төрсэн хүүхдүүд хэл яриа жоохон хоцрохгүй тайдаг байх нь эсвэл аав ээж хоёр нэг 2 өөр хэлээр ярьдаг байх юм бол жоохон хоцортно. Гэхдээ тэр нь одоо эхэндээ хоцрогдож байгаа юм шиг харагддаг боловч урт хугацаанд сайн нөлөөтэй. Яагаад гэвэл нэг зүйлийг 2 өөр хэлээр нэрлэж сурна гэдэг чинь 2 өөр мэдрэлийн холбоос үүсэж байна. Нэг одоо чинь зөвхөн монгол хэлээр ярьдаг хүүхдийн тархин дотор 1000 мэдрэлийн холбоос үүссэн байхад тэр хүүхэд нэг монгол нэг англи хэлээр сонссоор агаад 2000 мэдрэлийн холбоос аль хэдийн үүссэн байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр мэдрэлийн холбоос орно яг бодоод үзэх юм бол 2 хэлээр ярьдаг хүүхэд илүү одоо тархи сэтгэн бодох чадварын хөгжил илүү өндөртэй байх магадлал нь урт хугацаанд нэмэгдэнэ гэсэн үг. За бас заримдаа одоо монголчууд ингэж ярьдэн штэ. Эрэгтэй хүүхд угаасаа л хэл ярианы хөгжлөөр удаан хоцордог юм аа гэд ингээд нэг тоохгүй байгаад байдэн штэ. Эрэгтэй хүүхэд байх тусмаа хэл ярианы хөгжилд нь илүү өндөр ач холбогдол өгч анхаарах ёстой гэсэн үг байхгүй юу? Яагаад гэвэл ингээд
баруун зүүн тархийг хооронд нь холбодог ийм холбоос байдаг тархин дотор. Эмэгтэй хүүхдийнх болохоор төрөлхийн тэр холбоос нь ийм бүр ийм өргөн байдаг. Харин эрэгтэй хүүхдийнх болохоор ийм нарийнхан байдаг. Тэр хоёр баруун зүүн тархийг хооронд нь холбодог ийм холбоос нь. Тэр нь ингээ хоорондоо ингээ мэдээлэл дамжуулдаг байхгүй юу? Эмэгтэй хүнийх болохоор бүр угаасаа өргөн болохоор ингээ мэдээлэл илүү хурдан дамждаг, мэдээллийг илүү хурдан боловсруулдаг. Эрэгтэй хүүхдийнх болохоор нарийнхан болохоор арай удаан боловсруулдаг. Гэхдээ тэглээгээд эрэгтэй хүүхд угаасаа хилэрээний хөгжил нэгэд арай хожуу байд юмаа гэж тоохгүй орхино гэсэн үг биш. Харин ч эрэгтэй эм чинь хилэрээний хөгжил нь арай удаан байж магадгүй. Тийм болохоор би эмэгтэй хүүхдээсээ илүү одоо арай өндөр одоо хэмжээнд анхаарал хандуулах ёстой шүү гэж хүлээж авах ёстой. Ёстой байдэн шүү. За тэглээгээд бүх эрэгтэйчүүд тийм гэсэн үг биш. Яагаад гэвэл манай хүү нэг настай хилд орж исэн. Үеийнхээ охтуудаас өвгүүдээс адилхан нэг настай хүүхдүүдээс бүр ингээд төрүүлээд хоёр үг холбож чаддаг болцсон байсан. Юм хүм тоолдог болцсон байсан. Тийм болохоор эрэгтэй хүүхд заавал тийм байх албагүй. Хэрхэн яаж ээж нь хөгжүүлж хандж гин, эргэн тойрных нь яаж хандж гин гэдгээс бас шалтгаална шүү. За тэгээд дээрэс нь гэр бүлийн хүчирхийлэлтэй орчинд амьдардаг хүүхдүүд хилэрээний хоцрогдолд орох магадлал өндөр байдаг. Одоо жишээ нь түрүүн яг тэгвэл хүүхд чинь нөгөө нэг ингээд байглаараа ямар ч аюулгүй ингээ хайрын дунд өсөж гин гэдгээ мэдэрх юм бол хүүхд чинь ингээд юу яадаг байхгүй юу? Эргэн тойрныгоо үзээл, шин юм ингээ сураа, сониуч зан ихтэй байдаг. Харин ийм хүчирхийлэлтэй орчинд айдас дунд өсөж байгаа хүүхдүүд маань ингээд өөрийнхөө аюулгүй байдал санаа зовоод ингээд дураараа ямар нэгэн зүйлийг оролдож одоо өөрийгөө хөгжүүлэхийн тулд ямар сониуч зан байхгүй. Энд хүрчүүл би аюулд орж магадгүй. Ийшээ харчвал би явчвал би аюултай аж магадгүй гэд ингээд юу ч ингээд өмнө нь ингээд янз бүрийн өнгө төрөсөө тоглоом байсан ч ингээд тэрэнд ерөөсөө хүрэхгүй ингээд эргэн тойрны ажиглаад ингээд суугаад байдаг. Харин тайван амгалан хайрын дунд өсөж байгаа болохоор шууд тэр тоглоомыг аваад ингээд үзээл амандаа ингээл тоглоод эхэлдэг. Хүчирхийлэлтэй орчинд өсөж байгаа хүүхэд болохоор ингээд тэр тоглоомыг ерөөсөө тоглохгүй ингээд эргэн тойрны хүмүүс яах нь над руу ойртох нь гэд ингээд тэр тоглоомонд ерөөсөө хүрэхгүй суугаад байдаг. Тэр нь өөрөө хүүхэд ингээд ерөөсөө хөгжихгүй байгаа байхгүй юу? Аюулгүй байдал нэг номерт. Яагаад гэвэл хүний тархины номер 1 үүрэгч нь өөрөө аль болох урт удаан хугацаанд амьд үлдэх гэдэг ийм номер 1 үүргийн хүрээнд бид нар ингээд одоо өдөр тутмын амьдралаа ингээд далд хумсартаа тийм зорилготой аль болох урт удаан хугацаанд амьд байх гэдэг зорилготой бид нар далд хумсартаа явж идэг байхгүй юу? Хүүхдийн тархич гэсэн ялгаагүй далд хумсар нээлттэй амьд үлдэхийн тулд хэл яриагаа хөгжүүлж гин амьд үлдэхийн тулд эргэн тойрноос аюулгүй зүйлсүүдийг сурж ойлгож авахын тулд юу аюултай гэдгийг мэдэж авахын тулд аюул гэдэг үгийг ихэнд сурах хэрэгтэй. Халуун и гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ аюултай гэж байгаа чи өөрөө болохгүй гэсэн үг юм байна. Би шойртохгүй мэн гэдэг тэр үгийг тогтоож авч байгаа. Тийм болохоор ингээд хүүхэд одоо ингэдэг гэж аахгүй бүр аав ээж ингээ хажууд нь утсаа үзээ суухаар хүүхэд өөрийгөө аюултай байгаа юм шиг мэдэрдэг. Хинч намайг анхаарахгүй байна. Би өөрийгөө ингээд амьд үлдэх чадваргүй ингээд жоохон гэдэг хүүхд өөрөө мэдчихэж байгаа. Тэнгууд хинч намайг анхаарахгүй байхад надад аюул учирчвал яана гэд ингээд эргэн тойрноо ажиглаад нөгөө тоглоомоо тоглоход ингээд юм сураад сууж ах хэвээр хүүхд маань ингээд одоо зүрхний цогцолтод түргсээд ингээд бүр aware буюу одоо эргэн тойрныгоо ажиглаад өөрийгөө хамгаалж байгаа юм шиг бэлэн юм байдалд ингээд жоохон төгшүүрийн байдалтай болоод тавьчихсан. Тэгээд аав ээж нь утсаа тавиад хүүхд рүүгээ анхаарах үед ингээд дахиад тайвширдаг гэж аахгүй. Тэгэхээр энэ нь өөрөө одоо бидний утасны хэрэглээ хүүхдэд ингээд ийм аюултай мэдрэмжийг төрүүлж идэм байх шүү гэдгийг бас бүгдээрээ ойлгож аваарай. Энэ бол бүр судалгаагаар батлагдсан зүйл шүү. За тэгэхээр бид нар хүүхдийн тархийг хөгжүүлэхийн тулд хэл ярианы хөгжлийг нь дэмжих хэрэгтэй байна. Хэл ярианы хөгжсөн үгийн баялаг ихтэй хүүхэд бол ямар ч юмыг заяа унших байна уу, тоо байна уу, самбин байна уу, зурах юу байд юм бэ? Ингээд одоо хүүхдүүд чинь зөндөө олон төрлийн STEM зөндөө олон төрлийн хүүхд хөгжлийн юмнууд, шинэ юмнууд гарцсан шүү дээ. Тэгэхээр хэл ярианы хөгжил сайтай, үгийн баялаг ихтэй хүүхэд байх юм бол мэдрэлийн холбоосуудыг ингээд шинээр олон үсгцэн, шинэ юмыг сурах, сэтгэн бодох чадвар нь хөгжсөн. Тэгээд ямар ч юмыг зааж өгсөн маш хурдан сайн сурах чадвартай болно гэсэн үг. Тэгэхээр бүгдээрээ хүүхдийн хэл ярианы хөгжилд анхаарцгаая. Яаж анхаарах вэ гэхээр нэгдүгээр түрүүн одоо сонсголын эрхтэнд нь анхаарах нь байна. Хүүхд чинь дөнгөж төрөөд маш сайн сонсголын чадвартай байдаг байхгүй бүр биднээс сайн. Тийм болохоор хажууд нь тийм хитрхи чанга юм сонсгоод байж болохгүй. Зурагтаагаас сах юм бол сувгныхаа дууг нь жоохон намсгана. Яг тэгвэл хүүхэд бүр тэрийг хитрхи чанга сонсоод байгаа. За тэгээд дээрэс нь хүүхдтэйгээ байнга ярьж явах хэрэгтэй. Өглөө босоод өнөөдөр хоёлаа ингэн тэгэн тийшээ явна, ийм юм хийн, ийм юм тоглоно
Гэ тэгээ өдөр нь хоёлаа одоо ингэж тэгж тийшээ явж гин ийм юм хийж гин. Орой унтахтаа хоёлаа өнөөдөр ингэсэн тэгсэн ийм юм хийсэн тэгсэн ингэсэн гэдгээ ярина. Тэгээ хүүхд чинь нэг үйл явдлаа ингээ 3 удаа сонсчлоо шүү дээ. Тэрийг нь хэлээд байгаа юм байна. Энийг хэлээд байгаа юм байна. Ингээд байгаа юм байна гэд ингээд ойлголт сайжирна. Тэгээд дээрэс нь өдөрт хүүхдтэй нэг үгийг олон төрлийн байдлаар нь хэлж явах хэрэгтэй. Хол, алс, тэртээ алс, тэр тэнд байна. Хол байна, алсад байна гэд ингээд нэг утгыг олон төрлийн байдлаар нь ингээд хэлж өгч явах хэрэгтэй. Тэгээд хэлсэн үг болгоны чинь тоор тэр тэнд байна, хол байна, алс байна. 3 шинэ мэдрэлийн холбоос үүсэж байна гэсэн үг. Тийм болохоор нэг үгийг, нэг утга санааг олон талаас нь ингээд тайлбарлаж өөр байдлаар хэлж өгч явах хэрэгтэй. За тэгээд дээрэс нь дэлгэцэн хэрэглээг нь аль болох бага байх хэрэгтэй. Дэлгэцээр үзэж байгаа контентуудыг нь анхаарал төвлөрөх чадварыг муутгахааргүй тийм удаан, тайван тийм одоо үйл явдалтай хүүхэлдэйн кинонуудыг үзүүлж явах хэрэгтэй. За тэгээд дээрэс нь зөндөө их ном уншиж өгч явах хэрэгтэй. За хүүхэд ингээд бага наснд бол одоо 0-1 наснд бол номыг уншиж өгтөө тэмдэг нэр үгэн дээр анхаарна. Энэ арслан байна гэд. Тэр ном чи юм үлгэртэй юм үйл явдалтай юм байгаа шүү дээ, тий. Хүүхэд ихэндээ тэр үйл явдлыг чи ерөөсөө анхаарч харахгүй нэг настай хүүхэд бол энэ нэг нас хүрээгүй юм уу, тий. Нэг нас хагастай ч юм уу хүүхдүүд бол тэр энэ ингэжээ тэгжээ гэд тэр номын текстийг уншиж өгөх юм бол маш уйтгартай. Хүүхэд номонд дурггүй болно. Харин яаж уншиж өгөх вэ? Энэ нар байна, тэнгэр байна, үүл байна, мод байна гэд ингэж нэр үгэн дээр төвлөрч уншина. Энэ амтан энэ өндөр байна гэдэг ч юм уу. Дараа нь ой хагасаас дээшгээ ингээ 2 нас гарантай хүүхдэд бол тэмдэг нэрэн дээр нь анхаарна. Шаар нар, ногоон мод, өндөр уул, өндөр анааш, намхан гэд ингэж уншина. Тэгээд тэр хүүхд чинь ингээ хангалттай хэмжээний үгийн баялагтай тэр номын текстийг уншиж өгөхөд ойлгох хэмжээний үгийн баялагтай болчихно. Нэр үе тэмдэг нэр энэ гүүжин гэдэг ч юм уу. Тэгж уншиж чаад дараа нь тэр текст рүүгээ орно. Жохон том болохоор энэ амтан ингэжээ. Гэтэл тэр найз нь ингэсэн байна. Гэт хэм бол хүүхэд тэр номыг илүү сайн ойлгоод илүү их одоо сонирхолтой байна. За тэгээ дээрэс нь ингээ хүүхэд ингээ орой номоо уншигингууд нэг л номоо барьж авах гэдэг. Тэ? Ямар ном унших уу гэхээр яг өчигдөр тэрний өмнөх өдөр авсан хамгийн дуртай номоо л барьж аваад байдаг. Үгүй хоёлаа өчигдөр уншсан юм чи өнөөдөр өөр ном уншия гэдэг аав ээжэд ингээд жоохон ингээд яах гээд байдаг шүү дээ. Хүүхдэд нэг номоо дахин сонсомоор байвал тэр номыг дахин уншиж өгөөл ах хэрэгтэй. Жоохон өөр байдлаар уншиж өгөх болгондоо өмнө нь яриаггүй ингээд өөрөөр энэ нь хараа ийм юм биш. Өөйн хараа ийм судалтай цамц өмссөн байж гэдэг ч юм уу те. Ингээ өөр байдлаар ингээ тайлбарлаж яриад тэгээд за миний хүн нэг ном сонгочих, ээж нь нэг ном сонгочих гэд өөрөө уншиж өгмөр байгаа шин номоо ингээд сонгож уншаад дараа нь хүүхдийнхээ байнга уншуулахыг дуртай байдаг тэр номыг нь бас ингээд уншиж өгöd байж болно. Ном уншиж өгөх хэрэгтэй. Бүх зүйлийг маш сайн тайлбарлаж өгж явах хэрэгтэй. Бүх зүйлийг ингээд тоолдог зуршилтай байх хэрэгтэй. Хідэн бууз идэггүй 1 2 3 гэдэг ч юм уу те. Хойлоо ингээд одоо шатаар бууй 1 2 гэ алхамаа ингээд тоолдог ч юм уу. Боломжтой гарвал юмнуудыг тоолол нэрлээл шинж тэмдгээр энэ ямар хатуу юм бэ? Энэ ямар зөөлхөн юм бэ гээл яриад бүх зүйлийг яриад байх хэрэгтэй. Тэгээд дээрэс нь хүүхдэд одоо уншиж сурах гэж гин үү, өнгө заах гэж гин үү, тоо заах гэж гин үү, юу ч англи хэл заах гэж гин үү, хятад хэл заах гэж гин үү хамаагүй. Ямар аргаар тухайн зүйлийг шин зүйлийг заах нь хамгийн үр дүнтэй вэ гэвэл номер 1 арга нь тоглох. Тоглоомын аргаар зааж өгөх юм бол тухайн хүүхэд тэр зүйлийг сурж авах нь цаг хугацааны л асуудал. Заавал сурна. Тэр ямар тэр сурахыг хүсэж байгаа зүйлээ ямар тоглоом болгон хувиргах вэ гэдэг боломж бол бүр хязгааргүй их. Тийм болохоор тэр бол бидний одоо сэтгэн бодох чадвараас шалтгаална. Тэгээ би бас хүүхдүүдэд жоохон багт нь одоо юуг яаж тоглоомын байдлаар зааж өгдөг байсан бэ? Яаж хэл ярианых нь хөгжил тоглоомын аргаар одоо анхаардаг байсан бэ гэдгээ хэрвээ та хэдэд хэрэгтэй гэвэл хуваалцаж болно. Хэрвээ хэрэгтэй гэвэл комент хэсэгт юу зааж өгмөр байна? Энийг яаж тоглоом болгон хувирах боломжтой вэ гэд асуугаарай. Тэгээ би тэр одоо туршлагаасаа хуваалцнаа. За ингээд хүүхдийн тархийг хөгжүүлэх хамгийн одоо үндсэн
одоо арга зарчмуудын талаар бүгдээр ойлгож авлаа. Бичлэг маань та нарт таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Баяртай.